Эстос цагт энэ дэлхий дээр нэгэн хаа амьдардаг байж гин. Тэр цар ганц охинтой байсан юмсан ч Охиныг харсан хэн бүхэн Осчлонгийн хамгийн хөөрхөн бүсгүй гэж эндэ хэмээн уулга алдаг байлаа. инхри болбраа толгор эстэй. Хэрээн дэлшиг гялалцсан хар уст гизэгтэй юмсан ч ийм бүсгүйг энэ хаанд улсад ирээд олшгүй. Гүнж зөвхөн үзэсгэлэнтэй хөөрхөн төдийгүй бас илдэг сайхан нэгэн агаад зүрхэндээ дандаа зуулж явдаг байв гин. Үзэсгэлэн гоо төрсний төлөө бас дээрэс нь даруй төлөв зантай төлөөхөн бүхэн түүнийг хайрлана. Гэхдээ энэ хаант улсад бас нэг чөтгөр амьдардаг байсныг дуздах хэрэгтэй. Бүтэн жил унтаад төрсөн өдрөөрөө ганц удаа сэж осчлон үзэж харадаг байв. Гэтэл гайтай юм болж манай гүнж яг чөтгөрийн төрсөн өдрөө тэнгисийн эргээс зугаалж сахлаа шуудыг талхны өргмээр хооллохоор явж гин. Түүнийг үзсэн чөтгөр өөст нь яг ийм бүсгүй хэрэгтэй хэмээн бодов.